Ээж энэ би ингээд үрийг ингээд мод олгоно гэд надад тухайд хэлжээс ахгүй сургууль дээр үзчихээс. За сайн байна уу? Тарьжсэн амьдралдаа бас нэлээд хэд удаа мод тарих санаачлалд нэгдэж байсан. Өөрөө бас мод тарьж байсан. Их гоё туршлага хоригдлож байсан. Ерөнхийдөө би бас яг өөрөө чи асууж хахад бас хэдэн удаа яаж мод тарьж байлаа гэдээ бас дурлсан толгойлос орж ирж байна. 2013 онд байгаль орчин ногоо хөгжлийн яам гэж байж хаад хингийн бүс дээр байгууллага хамт олоороо тарьдаг тийм үйл ажиллагаа болж ирсэн. Тэгээд сэнгийн нөгөө ой төмөрт автагдсан хэсгийг хэсгээс нэг шинээр мод тарих үйл ажиллагаанд орцож тэр их гоё баримттай байсан. Тухайн үед ч нөгөө үндсэн эсрэг хүрээд ингээд шинээр байгуулагдчихсэн тийм. Тэрэн дээр манайх нөгөө Даяналын ногоо хөгжлийн байгууллага ах ясаж байгаа та. Тэр хамаараа бас тарьжсэн гоё гацуур одоо нэлээд том гоё урагдсан байдаг юм лээ. Миний хувьд болохоор яг үүнийг яагаад бас аюу гоё процесс гэж ойлгохдаг гэхээр нөгөө ковидын үед нөгөө манайх гэр бүл гадаадаас ирсэн байхгүй юу. Тэр үед чинь 3-7 хоногийн карантинтэй байсан шүү дээ. Ихэд нөгөө нэг манай одоо хүн карантинд байхдаа нөгөө идчихсэн нөгөө алим манго гэж юмсээс ахгүй. Тэрнийхээ үрийг ингээд их хөрхөн салфеткын дээр ингээд гоогоод чихтэй ингээд хөл усаар ингээд яагаад ээж энэ би ингээд үрийг ингээд мод олно гэд надад тухайд хэлжээс ахгүй сургууль дээр үзчихсэн. Тэгээд тэр үед нь би яг хүүгээ яг сэтгэл санаагаар дэмжиж дотроо болохоор ерөөсөө тэр нөгөө өрөөднээс нь ингэж тий юм нь ургана гэж бас бодоагүй. Тэгээд за хоёлаа ингээ үзье гэд. Тэгсэн чи яг үнэхээр яг тэр нөгөө карантины 2-7 хоногийн дараа хөрхөж соёлоод гараад ирсэн. Тэгээ одоо хүртэл тэр яг нөгөө нэг одоо мод тэрүүд одоо хөрхөн өчрийн хэмжээнд орчихсон. Тэр манай гэрт байдаг. Тэгээ тэрнээс нь ахуулаад айгүй гоё тийм гэр бүлийг нэгтгэсэн. За харилцааг сайжруулсан. Ер нь гоё процесс юм билээ. Тэгээ тэрнээс хойш бас айгүй ургамал хайртай болчиход байгаа. Би бол бас хөрсийг басны сургалтад хүн биш болохоор 26 онд хэлсэн. Нөгөө агроном цацтайгаад зөвлөгөө аваад хийсэн. Тэгэхэд ийм гоё хар бор ийм хөрсийг хараад энэ дээр тарьж болох юм байна. Амьсгалын гэж үсэх гоё юм байна. Тэгээ урд газар дээр ногоо тарьдагсан манай гэр бүл. Тэгээд яг бор л лсэн. Тэрийг яг шинэ ухааныхаа үг хэлэхээр юу гэдэг сайн мэдэхгүй байна. Их гоё үржил шимтэл гэж байсан. Тий. За одоо сонхол усан дээр монос тарьсан. Тэгээ алюминий нэг бас мод авлуу та. Тэгээд монос болохоор хавар айгуу гоё юм цэцэглээд үнэр нь их гоё. Би нөгөө Япон ер нь Монголаас нэг моносууд байдаг шүү дээ цэцэглээд тэр айгуу гоё үнэр нь их гоё юм бэлээ. Тийм болохоор яг тийм гоё суур амьсгал бүрдээсэй гэдэг. Гацуурыг болохоор нөгөө шинж лавдаг болохоор тий яг нөгөө цэцлэнгийнхаа нөгөө ёолкийг тий зүгээр нөгөө химэл ёолк авчирж ирсэнд орвол яг энэ амьд ёолк нөгөө яг гацуураар нь ингэж бас хийвэл бас хэмлээд гоё юм болох болоо гэдэг бас тарьсан байгаа. Одоос гоё хөөрхөн өндөр болсон. Модыг тариад ургуулах тэр хөлс хөдөлмөр анхаарал халамжаа тавих бас цаг хугацаа бас их хөөрхөн шаарддаг. Хүний хөдөлмөр шаарддаг. Тэгэл зарим үедээ нэг устгаа мартах ч юм уу. Ялангуяа нэг 3 жилд ч юм уу надад бол тэр хөөрхөнгө бацтаа тий яг ургах нөгөө нэг цаашдаа ургах бидаа ургах тийм нөхцөлийг бүрдэлтэл бас надад бол нэлээд бас хөөрхөн хөлдөх мөлдөх тийм туршлага гарч ирсэн. Тий тэгэл алдаанаасаа сурдаг юм байлээ. Хамгийн амархан болохоор яг ингээд туршлагаасаа харахаар үрээр тарьсан мод болохоор айгүй тийм хайр татам гэхдээ эмзэг яг нөгөө ингээл туйхан бахаас нь ахуулаад ингээл арчлана. Тэр бол айгүй хэцүү. Амархан нь болохоор яг хөө ингээд нөгөө бид нар чинь нөгөө авар намар гой нөгөө нэг ногоо тарьдаг хүмүүс маань фермерийн хүмүүс маань ингээд бэлэн ингээд суулгаа зарж яадаг шүү дээ. Суулгацыг нь худалдаж аваад тэгээд яг бэлдсэн хөрсөн дээр зааврын дагуу тарих бол гоё юм бэлээ. Тэр хүмүүсийг бол тэгэж бас тий эхлээд нөгөө мод таривал тэгэж бас хийвэл бас их гоё юм бэлээ шүү. Тий урамтаа нөгөөч би даас нөгөө одоо нас би гүйтсэн бас харцангуй гайгүй мод байгаа болохоор байгаа. Нөгөө одоо модны чука гэдээ бас сошиал дээр аяг алдарсан хүн байдаг шүү дээ. World Garden гэдэг манай найз нөхдөд төрөөс мод тарих юмсан гэдээ бас эцэг тэр үеэр нь найздаа surprise болоод хамт бас тэгээд мод тарьсан. Тэр бас гоё юм билээ. Тэгээд дэг нь кодлоод тэгээд бид нар ч бас тодорхой хэмжээний хөрхөн хандив өгөн тэр модондоо тэгээд яг нөгөө чипээр баг модоо тракинг хийх боломжтой гэж тухайд нөгөө тайлбарлаж ирсэн. Тэр нь их гоё байсан. Тэгээ бүр ингээд хэлбэр дүрсэд бас дээрээс ингэж харах юм бол хэлбэр дүрсэд одоо орох боломжийн тийм гоё тансаг тийм л гоё зохион байгуулалттайгаар төлөвлөж ирсэн юм байлээ. Тийм.
Нэг хэлэхэд өстой очиж чадаагүй. Гэхдээ онлайнаар ингээд бас холбогдтгийн чатаар за ямар ч гэсэн нөгөө нас биеинд хүрснээсээ хойш нөгөө миний надад зөвлөгөө өгснөөр болохоор заавал нэг тэгж ингээл зорж услаад авахгүй. Тэгэл байгальсан тэр чинь нөгөө байгалийнхаа нөгөө бороо орох үедээ бороо ороод өвөлөө сайхан цасаар ингээд гоё хочиж байгаа юм чинь. Тэгэл хавар нөгөө цас нь хайлаад яг өөрийнх нь юугаар л явж байгаа. Байгалаар нь явж байгаа. Яана нууц жор гэвэл би бол нөгөө өрнөөс бас нэг мод ургуулсан байхгүй юу. Тэрэндээ л айгу сайн болчиход байгаа. Нөгөө хөргөчөнд хийгээд бас хөөрхөн тавьчихдсан байлээ. Тэгээд тэрэнд нэг 14 хоногийн дараа соёолчдаг. Тэгээ бүр манго, авокадо, за алим бас нөгөө ямар инжир гэдэг бас гоё хөөрхөн жимснүүдийг лимоныг хүртэл гоё ингээд ургуулчихдаг юм лээ. Гол нь цаашгаа арчлахыг л одоо нууцаас сурах гал байж байна. За маш сонирхолтой асуулт байна. Яг нөгөө ерөнхийлөгч маань нэгдсэн улсын байгууллагын одоо эндэр дээрээс Монгол улс тэрбум мод одоо тарих болноо. Энэ уур амьсгалын өөрчлөлтийн одоо бууралтанд онцгой нөлөө үзүүлэхтэй ийм одоо нөгөө нэг амлалт хүлээхт нь бол баш эргүү хүнийхээ хувьд маш их гоё талархалтайгаар хүлээж авч ирсэн. Яг энэ хөдөлгөөн өргөснөөс хойш одоо нэлээд олон жил болчихлоо тий. Тэгээд компаниуд, за аймаг сумын засаг дарганаар за эргэн бүр бас ингээд энэ хөдөлгөөний хувьд компаниуд бас ингээд мод тарьж байгаа аяныг одоо өрнүүлж байгаа нь маш их одоо чухал гэж одоо эерэг талаас нь хүлээж авч байна. Ингээл нөгөө ардын уламжлал байдгийн мэн л да одоо Монголд одоо ингээл морины нөгөө нэг ингээл те мориод уух ингээ гац ингээл газартай шаадаг те гэтэл тэр ингээд нөгөө нэг гацаа буцаад ингэж булдаг. Яагаад тэр нөгөө ус гэд одоо ийм эрдэнэ маань уушаад те усны хомсолд орох аюултай. Тэгэхээр нөгөө заримдаа нөгөө нэг юм туршлахгүй ч юм уу те мод тарина гэдэг айгүйх ингээд нөхнүүдийг ингээд бас ингээд ухаад тавьсан байдаг. Тэн дээр их эмзэглэдэг юм байлээ нутгийн ардууд. Яагаад тэгэхээр ингээд ганц юм модыг л яагаад буцаад нөхөө болдог болохоор хөрсний нөгөө дууршилттай ус уурчдаг болохоор энэ технологиос илүү сайн сайжруулад хэрвээ иргэд одоо сайн дураараа ч юм уу те ямар нэгэн компани тарихаар бол тэр зааварчилгаа маш сайн авмаар юм байлээ шүү гэдгийг би бас өөр их ухамсарлаад яг энийг бас олон нийт бас мэдчихвэл зүгээр юм байл гэсэн ойлголтыг авсан. Сэтгэлд хоногчлон сурталчилгаа би яг нөгөө биетэрээ эрдэнэтэд очиж үзчихсэн. За хамгийн сэтгэлд хоногшоод бахархсан зүйл нь юу байсан бэ гэхээр гоё инновацийн юм болохоор модны нөгөө үрийн сан тийм модны нөгөө дата банк гэдгийг нь байгуулсан байсан. Тэр бол өстой үнэхээр шинжилгээ талаас маш гоё музей нөгөө талаасаа сургалтын дата бааз тэгээд модын үрийг ингээ хадгалдаг маш гоё том ер нь гэдэг гоё цогц барилга ингээ барьсан байсан. Тэгээ тэрийг очиж үзэж байхад бол би бол бас маш одоо талархалтай бас гоё их бахархаж ирсэн. Тэр их чухал сонирхолтой асуулт байна. Би бас яг эргүү хүнийхээ хувьд бас өөрөө би уур амьсгалын өөрчлөлт мэрэгчлээ хүн. Яг энэ талаасаа бас одоо ингээд те 3-4 жил болчлоо. За буцаад бид нар олон улстай тайлхнах болно. Тэгэхээр яг энэ нөгөө нэг бид нар одоогийн байдлаар хичнээн мод одоо тарьчаад байна. Тэрнээс нь хичнээн хувь нь ургачаад байна. За ингэснээр нөх хөлөмжийн шингээлт гэдэг нь одоо хэр хэмжээндээ хүрсэн байна гэсэн нөгөө хэмжигдэхүүц одоо энэ одоо тогтолцоог үндэсний хэмжээнд одоо байгуулах ёстой гэдэг дээр одоо хурдан бүрдчихээсэй. Тэгэх юм бол бид нар нөхөө зорилтод хүрэхийг бүрэн боломжтой гэж харж байгаа хэрэгжижээсэй л гэсэн тийм хүсэлтэй байна да. За баярлалаа. Бас гоё урайлга хэлийг гэвэл яг одоо юу бодогдож байна вэ гэхээр за бид нар энэ дэлхий дээр хүн болж төрсний одоо хамгийн одоо гавьяа одоо юу байдаг вэ те бид нар ингээд хүн болж төрчөөд өөрсдөө ингээ эцэг их болонгуудаа ээж аавынхаа ачийг хариулах юмсан гэж боддог. Бид нар хизээч ээж аавынхаа ачийг хариулах тийм боломж бүрддэггүй тийм ээ. Тийм болохоор одоо энийг орлуулсан те хүн нөгөө төрснийх нөгөө өвхөөсөө өмнө те мод хариул их гоё буян болдог гэсэн ихлэхдээ тэгэхээр ингээд яг энэ хүрээндээ хүмүүс нөгөө төрсөн өдрөөр ч юм уу те ямар нэгэн тэмдэглэлт өдрийг мод тарьж те одооны бас залуучууд тийм болсон байна. Тэгэхээр бүгдөө сайхан яг хүн болж төрсний гавьяагаар ингээ мод ингээ сайхан тарьж ихлэхдээ үлдээцгээе гэж уриалмаар байна. Баярлалаа. 3 найз меншн хийгсэн. Жишээ найзыгаас уриалмаар байна. Барт нь би Гүн Монгол төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулагч найз бүжээдээ бас уриалмаар байна. Барт нь өөр зөвшин сайхан төвийн бас хамтран тийм лавга гэдэг найз байгаа. За тэр маань бас ингээд мод тариул хамтарч тариулаас их дуртай байх болно гэж хэлжсэн. Тэгээд тэр найзгаа уриалчмаар байна.
Амар сайхан ерөөлбэ. За, ерөөл татгалж болцгоё. Танаа баг хамт олондоос их баярлалаа.